Яаж вэ? Яаж итгэл болоод сара. Хүрээд итгэл болоод айлын удалгыг. За сайн явж гинөө. Миний хөө хамгийн урдгаа жижиг таглаа миний шүү. Юу ярэ? Сайн явж гинөө. Яава таач юм биш. Асаа найз тэр юу асах. Цаанаас ч одоо. Цаанаа шин. За. Цаатар ангийнхан байж. Хой миний хамаач. Тань зүгээр угаараа. хараад байж байгаа. Зүгээр угаараа тань. Хараад байж. Азийн суглааг ботороо тань. Юу болцоод байгаа байл хамаач. За миний хүнаш. За. Сууж ирэх дарга. Сайн яв. Ирүүдээ хүмүүн. Сайн. За. Бид ч дуусаа. За өнөө араачвар сонссоо. Юу ах уу яах вэ? Гот. Таамач. За. Ямар хайш. Байцаач дэч. Та би балгачаа чамраа төргөө үтмэд үү? Ямар хайш. Юу том цаамтай чичээ би. Хошоо байдаг чи. Чамд юу ши? Энэ жижиг шилдээ гарч ирэх чи. За. Ямар сони ханаас арихаараа баярлалаа. За. За ингээд олон үртгэрээ зөө цацгаараа гэж За чамны. Ингээд нэг дарга жижиг мөнхийн засаг дарга уцгаа энд дээ. Мараа тайлбарч. Ахи чиний. хой. Та намайг алуулцгаал. Байд. Энэ ямар танил амттай гос вэ? Ямар вэ? Ямар ч нэг мөнх ус биш юм уу? Ямар юм гэж зүгээр риск. Ямар байна вэ? Ширийн баха. Манай энэ иргүүнүүд мөнхийн ус гэж удаа дууслаач. Манайха. Одоо засаг дарга шудраг байё. Та нарынхаа мөнгө рүүлэхгүй би хэнийг мөнгө рүүлэх. Чи ямар сони юм бэ? Арихаараа хоёул ирдэг биш. Архиндаа биш ээ минийх. За, хоёулаа үлдэж амарлаа. За минийх нөгөө мөнхийн ус чинь байгаа үстэй. Юу яриад байгаа юм бэ? Юу гэж за би ягаасаа нуугаад байлтаач. Өчнө хоёулаа сайхан мөнгө өрчөж жааж та гуруула мөнгөд амьдрий дэж наа. Гурав ойлгоод байна. Мөнгө ус ахгүй да. Мөнгө усаа. Хүтрий чадгаа байхгүй сүрхий сайхан юм байт юм байгаа. За тэр яах вэ? Хамгийн гол одоо мэдээ уулзах ярилцах гол юм маань бол заяа. За надаа хойд уулнаас юм гараад байгаа шүү дээ. Тэр чи сайхан угаах гэдэг байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ уул угаан гэж юу? Биш. Гас юм сайхан гээд угаал шүү дээ. Ойлгож байна уу? Сайхан гад бач шүү дээ. Хамгийн гол одоо зүүн тэмэнийг уулаа угаах гэж ирлгүй яадгүй чинь аа. Би ч одоо олон сүсгтэн олон сүрсөөр угаад бүр гачин болох. Хамгийн гол нь ингэх хэрэгтэй байна л да. Энэ одоо сум орныхаа энэ наад хил амтаа улсуудын сайхан толгойг сайхан угаах хэрэгтэй байна. Толгойг нь угаана. Энэ муусаалын толгойг угааж яаж болтгий? Эднийг угаад нэг нэгээр толгойг нь угааж авах нэг ахын марахгүй савн зүрэхгүй минийхөө. Тэрний оронд тэр хонь угааж байгаа гэрлийн дотор нэг нэгээр дүрээд арга. Биш. Амар шүү дээ. Буруу ярьчлаа. Тархийн угаан ойлгож байна. Тархийг яаж гаргаж иж угаах вэ? Өмнө чинь одоо амьд байгаа улсуудын чинь тархийг угаах гац зогсож байна. Цэцэрт эргүүлэх хэрэгтэй. Юугаар угаах юм бэ? Амаараа сайхан угаах бүгдээ ойлгож байна. Амаараа. Яшгаа өмнө хоёр гар байж байгаа амандаа савн зуучаад ямар толгой угааж явахтай биш юм. Биш ээ. Та арай ах нь харин чиний толгойг сайхан угаагаад массаж хийгээд өгье л гэж. За би танд сайхан дараад тайлбарлаад өгье мэдөө. Хамгийн гол нь одоо эдрийг сайхан зохицуулах хэрэгтэй байна шүү. Юу зохицуулах вэ минийхөө? Хараад хамаг бай. Өдөөний юу зохицуулах шүү аа? Тэгээд гамхаа байсан мартыг Өөрөөр бол ингээд ус алга болчихж байгаа шүү дээ. Энийг ус ингээд алга болчих гэж баярмааргүй юм. Алаа. Тэлээд ихтэй. Урд цаг чинь гол мөрөн урсаад хичнээн ус байдаг байна. Одоо тэгэхэд энийг мөнгөний чинь усад оруулж явах шүү дээ. Хөөе. Одоо цалин гэж одоо усад өгж байна шүү дээ. Чиний тэтгэр хэдэн литр усаар тогтоогдсон бэ? Баг 30 литр 300 г. Байлдаж явсан болохоор нэмээ байж тээ. Сая нэг 400 г нэмэх сураг дууссан уу мэдгүй. Хөөе, чиний 2 литр ус зээл арга байна уу хөөе? Чи авчгаараа өгдөггүй шүү дээ. Өгнө л дөө одоо аванс буухаар л өгье. Одоо тэтгэврийн урдчлаад аваад бүгдийг нь уцаа одоо юу ч байхгүй. Одоо ингээд хаяг их шүлж чадах. Чамд шүлж байхгүй болчихно уу? Шүл саяагүй сар гар боллоо. Урд чинь сайхан нулимдэг байлаа. Одоо юу ч байхгүй. Чи шүл саяхаа болчихсон би чегээ болчиход 2 сар болж шүү. Миний хүүргийг үздэхээ байсаар 3 жил болж байна. За. Хой. Урд нь тэмээ. Чи сонстоо.
40 хоног усгүй явлаа гэд бид нар гайхадаг байж лээ. Тэгэхэд одоо өөрсдөө 80 хонцоод гоцоогоо загсч байна да. Цаг сайхан байхад бид нүүр гараа усаар угаад. Хэвчтэй юм. Ой, сая гад. Яриа чи дуустгүй юм уу хайшаа юм бэ? Урд сайхан цагаа дур саатал сууж байна. Ам мам чи гадддаг юм уу хайшаа юм чи. Дараа хөлөө буугаагүй юу? Сая ингэсэн гэж байна шүү. Гадаадд нэг их баян хүн Хэмбэ? бийлгээдс гинүү нэг баян хүн усанд орсон гэж биш бүтэн биеэрээ. Ямар муу цамаан цус байдаг чинь. Ойгоо баян хүн ээ. Ойгоо баян. Урд чинь сайхан аадар бороо гэж ордог байлаа. Одоо чинь аадар шороо бөр гэж яах шүү. Тэр битгий урд хүн усан живж өглөө гэж дуулдаг байгаагүй юу? Тэр мөн сайхан хүлээ. Хидээж юу. Тэр мөн жаргалтай өгч байсан байгаа шүү. Өөш би урд шин зүүдлээд. Живж өгч байна гэж зүүдлээ. Юуд тэр вэ? Шороон доо. Нэрэ живж өгч юм гоё өгөх хаа гахад зарцаад бүр халигд байгаа дөнгөрөх баг шүү. Яста тэгж өгөх юм бол уусаар байгаад өгөх юм байгаа шүү. Ой, жаажагийн хүүгээ сург байна уу? Байдгүй дээ. Авдрын аваад, алтын аваад авдрын хайлаа гэдэг шиг. Хайрын сайхан хангаав нь ингээд байхгүй болтыг байжээ. Хөөш, жаажагийн хүү чинь хотод устдаа байгаа юм шүү. Харин сураг дуулахны ганцаараа жаргал сугай болтгоо да. Хаана байна гинүү? Улаанбаатар хотод ганц суудаг байдаг юм хайшаа юм бэ. За, ганц суудаг гэсэн байхаа. Болоо устдаа газар байж юу? Тэр муу худгийн чинь дотор байдаг юм шүү. Тэр жаргасан хоо. Энэ ганцаараа жаргасан юм байна. Нутаг усныхнаа бүгдийг ганцаараа ганц суудаг дотор гэмтэж байдаг тэр. Бадганы том хүүг сонсроо. Сонссонгүй яасан. Ажил хийгээгүй 3 жил удаад гатаж өглөө шүү дээ. Нэг литр тус уугаагүй юм байна. Тэр аргагүй ажил хүн аман сангаж өгөлгүй яах вэ? Тэр жожогийн хүүгээ авдирсан мөнгө уснаас л ганц боллоо. Тэр ч зүгээр усаа ууцдаг дамжиг юм шимтэй. Тийм байна. Бид энэ ч гадаж өгөх гээд байж. Тэр хүн дэр ганц удаа яроо сайхан нарлжээ гэвдэг аа. За юм гэж айхтар юм аа. Манай нутагч урд нь динзаврын энтэнд яс олдлоо гэж дуулдаг байсан. Одоо харин том техникний чөнгөний төмөр олдлоо гэгшвэ. Хайхөө. Ийм ч нутаг байгаагүй юм даа. Хичнээн сайхан баян хангаа байлаа та. Ийм ч болчих гэж дээ. Хэрлэн онон туулын тонголог ариун мөрнүүд хотол олны ундаа болсон тойрон бүрд уснууд минь хайчвдаа. За бид ч яг хөө ингэж өнгөрдөг юм байж хойч үедээ үр хүүхдүүдтэй юу үлдээсэн нь вэ бид ч одоо. Эхээд яах вэ? Бид ч яг хөө халигд салгиж явсан улсаа. Энэ үр хүүхдүүд минь алт мөнгөтэй, мөнгө төрхтэй байлаач ийм газар яаж амьдрах вэ? Төрийн юмсууд бид чинь юу хийчих юм бэ?